Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Word дээр математикийн томьёог хэрхэн оруулах талаар заах болно. Та IT цэцгийн мэдээ нэгтээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. Word дээр математикийн томьёог оруулахад Home хэсгийн энэ хэсэгт байдаг функцээр жишээлх юм бол квадрат, химийн элементийг ч юм уу дараах байдлаар бичих бол боломжтой байдаг. Харин бүр уламжлал, интеграл, хязгаар энтерх томьёонуудыг болохоор дараах аргаар хийдэг байгаа. Insert хэсгийн энэ equation гэсэн хэсгийг ашиглаад математикийн томьёог оруулдаг байгаа. Equation дээр дарангууд дараах шинэ меню гарч ирдэг. Тэгээд мөн томьёогоо оруулах талбараас үүсдэг байгаа. За энэ ч өөрхөн хүссэн томьёонууд орлоод явах гэсэн үг. Энэ ч болохоор математикт хэрэглэгддэг тэмдэгтүүд нь ойр зүрийн тэмдэгтүүд бас энэ чиглэлэн байж байгаа. Та ямар томьёо оруулмаар байгаад үнийг дараах менюнээс нь хүснээрээ сонгоод оруулж болно гэсэн үг. За жишээ болгоод 3-2 ч юм уу томьёогоор оруулж үзүүлье. Баах хэсгүүд нь болохоор энэ хэсгээс сонгоно. За тэгээд өөрөө ямар байдлаар оруулах юм бэ гэсэн сонгоод энэ цэгтэй дөрвөлжин дээр нь дараад өөрхөн оруулах гэж байгаа тоо бичин. За энэ чинь тэгээд энэ тоонуудыг нэмээд оруулаад явах бас боломжтой. За тэгээд цаашаа өөрхөн хүснээр тэмдэгтүүдэд орлоод явах боломжтой гэсэн үг. За жишээ олгож жоохон замбраагүй жишээ болгож жоохон хамаагүй хөвдлүүдийг оруулаад явчих. Энэ цэг дөрвөлжин дээр нь дараад та өөрхөн хүссэн тоо ч юм уу тэмдэгтээ шууд оруулаад явах боломжтой гэсэн үг. Шууд энэ дундаасаа өөрхөн хүссэн тэмдэгтүүдийг шууд сонгоод оруулах боломжтой. За тэгээд энэ дундаасаа та өөрөө ямар томьёо бичмээр байна үүнийг хараад өөрхөн хүссэн томьёогоо бичих боломжтой гэсэн үг ба. Анхаарал тавьсанд баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгнө үү? Танд асуух зүйл гарвал IT цэцгийн мэйний мэйл болон Facebook, YouTube-ээр бидэнтэй холбогдно.